Энэ өдрийн мэндийг хүргэе. Хэл хязгаар, шашин шүтлэг, арьсны өнгө, олон орны хэлний мэдлэгээс үл шалтгаалan нэг дэлхийн хүмүүс эрүүл мэнд эхлэхийгээ анхааран хайрлах боломж байдгийг харуулсан Greenway Global Eco төсөл хэрэгжүүлэгч компани 9 жилийн ой 2026 оны 5 сард Москва хотноо олж өндөрлөлөө. За өнөөдрийн байдлаар 64 улсад 7650 хотод 4,330 мянган бизнес эрхлэгч 42 удаагийн арга хэмжээг 16 улсад амжилттай зохион байгуулжээ. 225 шоурум, 222 эко дэлгүүр, 1500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг гараас гар дамжуулан борлуулалтанд гаргаж байгаа гэсэн үг. За 2025 онд шинээр 6 салбар бүтээгдэхүүн шинээр худалдаанд гарсан. Дотроо 150 төрлийн бүтээгдэхүүнтэй. За өнөөдөр бол нэгсэндээ худалдаанд гарсан гэсэн үг. За энэ бол зөвхөн 2025 онд 150 бүтээгдэхүүн шинээр гарсан гэсэн үг. За өдөр бүр 25,500 захиалга, жилдээ 10 сая. За нэг жилийн дотор 600 мянган хэрэглэгчдийн, захиалагчдын дуудлага онлайн операторт ханддаг гэсэн. За Greenway Global компани 23 албан ёсны офис янз бүрийн улс хотуудад байрладаг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр хамгийн өөрийнхөө ойр байгаа хотын, улсын албан ёсны агуулгуудыг бараагаар хангахын тулд Greenway компани өөрөө агуулгуудаа ингээд том агуулгуудыг энд тэнд ингээд үүсгэж барааны нөөц үүсгдэг гэсэн үг байхгүй юу? За 25 улсад компани өөрийн нөөцийн 30 агуулгах үйл ажиллагаа явуулж байгаа. За ховор амтан байгаль эхлэхийг хамгаалах төрөл бүрийн төсөлд 250 сая рубль хандуулсан. За энэ нь болохоор манайх монголоор бол 11 тэрбум төгрөгөө. За нэг жилд дунджаар 105 машин буюу за Greenway 9 жил болж байгаа хугацаанд нийтдээ маркетингийнхаа дагуу 700 машиныг бизнес эрхлэгчдэд гардуулсан гэсэн үг. Автобус урамшуулалттай яг адилхан Green Home буюу орон сууцны ипотекийн зээлийн урамшууллын төсөлтэй. За түүнээс гадна 2025 онд маркетингаар шинжилж илүү их өндөр өсөлтийг компанида болон бизнес эрхлэгч нартаа олгож чадсан үзүүлэлттэй байгаа. За интернет онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх боломжийг нээлттэй болгож өгснөөр компани бүтээгдэхүүний үр дүн, компанийнхаа эрэлт хэрэгцээг өөрөө дүгнэх энэ боломжийг сайтн дээрээс харах энэ боломжийг нэгсэндээ хүн болгонд олгосон гэсэн. За орчин үеийн дэвшилтэт технологиг нэвтрүүлсэн Eco Alisa колонк худалдаанд гаргасан. За энэ нь юу вэ гэхээр нэгсэндээ өөрийнхөө багийн бүтцийг хийсэн оноо ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүнийхаа талаар мэдээлэл авах бол тэр нөгөө чанга эргэж диффузер буюу автомат хариулагч тэр Eco Alisa-тайгаа хоорондоо ингээ ярьж болдог гэсэн үг байхгүй. За тэгээд тэр нь өөрөө чинь асуултанд ингээ хариулдаг гэсэн үг. За тэгэхээр нэгсэндээ сүүлийн үеийн дэвшилтэт технологиос ерөөсөө хоцрогдохгүй байна гэсэн. За компани өөрийн эзэмшлийн сүүлийн үеийн тоноглолттой шинжлэх ухааны лабораторитой болж өндөр зэрэглэлийн докторуудыг өрн сүүлийн үеийн шинэлэг эрэлт хэрэгцээт олон улсын стандартын бүтээгдэхүүн гаргах шинэ боломжийг манай Greenway компани бүрдүүлж чадсан. Мөн сүүлийн үеийн технологийн дэвшилтийг ашиглах боломж олгож өөрийн хувийн онлайн дэлгүүрийг Greenway-гийн бүх бизнес эрхлэгч IT бүртгэлтэй бүх хүмүүстээ Telegram суух олгосон гэсэн үг. За сүүлийн үеийн нээлт технологиг ашиглан сургалтанд хамрагдаж болох Greenway Academy гэдэг ийм аппликейшнийг бас нээсэн ажиллаулж байгаа. За одоохондоо бол Казахстан, Орос хэл дээр, англи хэл дээр байгаа. За ингээд улам сайжруулад айгүй олон орны хэл дээр энэ Greenway Academy сургалтын аппликейшн
бүснээ хөгжүүлнэ гэсэн. За энэ дээр болохоор ерөөсөө яаж одоо амжилттай бизнес эрхлэгч болох уу, бараа бүтээгдэхүүнүүдэд одоо яаж судалж мэдэх үү, харьцуулах уу гэдэг ингээд өөрт чинь тулгарч байгаа бүх асуултуудыг энэ Greenway Academy гэдэг аппликейшнээс хүн болгон авах боломжтой сургалтын одоо ийм аппликейшн гэсэн үг байхгүй юу? За мөн орчин үетэйгээ мөр зэрэгцэн хөгжиж, бусдад ч хөгжих боломж олгож, Greenway бүх юм бий гэдэг энэ урайг бол манай Greenway компани баримталдаг гэсэн. За ахуй хэмжээний бодисыг багасгах, үүгээрээ дамжуулан хүн бүх эрүүл аюулгүй орчин бэлгэлэх, за бүтээгдэхүүнүүдэд дамжуулан хог аюулаа багасгах, дахин боловсруулахыг хүссэн хүн болгон бидэнтэй нэгдэж өөрийнхөө амьдралыг өөрийнхөө ирээдүйг 180 градус өөрчлөх боломж хүн болгонд байна гэсэн. За Дэниел Ларак буюу манай Greenway компани дэд ерөнхийлөгч. За энэ хүний хувьд бол анх 1996 онд манай Greenway компани ерөнхийлөгч Леонид Моргуновыг одоо өөрийнхөө энэ Францын сүлжээний компанид оруулж уурж одоо ингэж бас Оросд анх удаа 96 онд орж ирж сүлжээний бизнесийг одоо гэдгийг юу вэ гэдгийг Оросуудад таниулж байсан ийм хүн байна. За тэгээс сүүлд нь манай Greenway компанитай нэгдээд за манай Greenway компани дэд ерөнхийлөгч гэж явлаа гэсэн. За энэ хүний хэлсэн зүйл гэх юм бол энэ дэлхийн ер нь галзуурчихсан юм шиг байна. Хөл толгой хоёрын байрны солигдчихсан юм шиг болчихжээ. Дайны хажуугаар ингээд эдийн засгийн хямрал гээд одоо тэг бүх улс орныг хамарсан маш том хямрал одоо болж байна гадуур. За энийг одоо улс орны томчуудын ерөнхийлөгч нарын шийдлээр энэ бүхэн болж байгаа тул бид энд яаж нөлөөлж чадахгүй. За өөрчилж чадахгүй ч гэсэн энэ бүгдийг үүсгэж байгаа томчууд өөрсдөө мэдээж хэрэг энэ хямралд огт хямрахгүй тэдний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Өөрсдийнхөө том тэр сайхан орд харштай бассейныхаа хажууд амраал сууж байгаа. Тэд нар бол за энгийн бидэнд бол энэ асар их өөрчлөлтийг мэдрүүлдэг. Бид ямар нэгэн зүйл хийхгүй эргээд цаг сайхан болохыг хүлээх юм бол маш удаан хугацаанд хүлээх хэрэгтэй болно. Дэлхийн эдийн засгийн хөшөөрөг бүх зүйл нь эвдэрч гэмтэж удаан хугацаа орж байж арай дээр болохоор тийм нөхцөл байдал үүссэн. Тиймээс хүлээх биш өөрсдөө өөрчлөлтийг одоо хүлээн авч хөдөлгөөс арга бидэнд үлдсэнгүй. Бидний мэддэг байсан эвдэрсэн энэ системд яадаг вэ гэхээр одоо бид нар сургуульд ордог, мэргэжил эзэмшдэг. За тэгээ ингээ ажиллаа хийж явсараа тэтгэвртэй гардаг. Тэгээд нэг өдөр үүд болдог. Энэ амьдралыг бол бид нар ингээ мэддэг болсон. За энэ мэдээж хэрэг тийм инээдтэй зүйл биш. Энэ бол үнэхээр гонигтай. Яагаад гэхээр одоо бол цаг өөр болсон. Бидний мэддэг бүх зүйл өөрчлөгдсөн. Бид одоо эрх чөлөөтэй хүмүүс учраас олонхийн адил биш өөрөөр сэтгэл, өөр илүү зүйлд тэмүүлэх шаардлага бидэнд одоо ингээд өнөөдөр тулгараад байна гэдгийг ойлгох ёстой. Нэгсэндээ сонголт хийх зөв цаг нь бидэнд тулж ирлээ гэсэн. Хүмүүс намайг нэг тийм сонин итгээд бусдаас өөр гэдэг би үүнд нэг баярлагдав. Яагаад гэвэл би бусадтай адил нэгэн хэмт амьдрахыг ерөөсөө хүсдэггүй. Би огт өөр замаар ямаар энэ намайг бусдаас онцгой болгож харагдуулдаг баха. За мэдээж хэрэг энэ зааланд цугларсан та нарч бас надтай адил хүмүүст бол бид одоо гар бие нийлж байгаад энэ бүх зүйлийг өөрчилнө. Les bras croisés et que la croissance revienne. Но если мы будем ждать, сложа руки, за энэ өөрчлөлтийг хийх бүх боломж бидний гарт байна. Өнөөдөр жишээд бид кризис буюу эдийн засгийн хямрал гэж ярьж байна. За энэ үг одоо биднийг айлгадаг те гэтэл би эсэргээрээ энэ үгэнд одоо энэ үгийг сонсоод баярладаг гинэ. Яагаад гэвэл энэ хямралын үеэр маш олон гарц гаргалгаа гарч маш их өөрчлөлтүүд ирдэг. За үнэн хэрэгтээ кризис гэдэг үг чи өөрөө грек хэлнээс гаралтай ба орчуулах юм бол шийдвэр гаргах гэдэг үг байдаг. За хятад хэлэнд кризис гэдэг үг нь хоёр ийм галгалсан одоо тийм үсгнээс бүтдэг. За нэг нь болохоор аюул, нөгөөх нь болохоор боломж гэж одоо орчуулагддаг. Тэгсэн хэрнээ энэ маань
кризис буюу одоо хямрал гэдэг ингээд нэг байх жишээний. За орчин үеийн соёл иргэншил одоо үед бол тэр тусмаа энэ бол барууны орноос орж ирсэн кризис гэхээрээ одоо ингээд дууслаа, одоо ингээ өнгөрлөө яана гэдэг ийм айдас тийм ойлголтыг биднэрт төрүүлж биднийг ийм хиймэл айдаст ахуулдаг. За уг нь бол энэ үг чи өөрөө гарал үүслээр бүр эрт дээр үеэсээ болвол энэ одоо ингээд биднэрт өөрчлөлт хийх, шийдвэрээ гаргах, гарц гаргалгаа олох гэдэг ийм зүйлийг бүр ингээд биднэрт энэ үг ингээ ойлгуулад өгсөн байдаг. Учраас энэс бол айгаад тах юм байхгүй. Юу ч болсон, юу ч тохиолдсон ямарваа нэгэн байдлаар гарц гаргалгаа бол дандаа байдаг. Амьдрахын тулд итгэл үнэмшил хэрэгтэй. Бас хүсэл, итгэл нь өөрөө үн цэн, хайр, ёс суртахуун, за хүн хоорондын, ах トゥ хоорондын харилцаа тусламжинд одоо тулгуурладаг. За тэгэхээр өөрөөсөө би ер нь одоо хэр итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг ингээд өөрөөсөө асууж үзээрэй гинэ. За хоёрдугаарх нь болохоор хүч, ямарваа нэгэн үндэстэн бат бүх оршин тогтноход хүч хэрэгтэй. Хүч боломж хоёр байхад энэ үн цэнийг цааш нь одоо Тэнгэрийн хаяа хүртэл түгээж чадах хүмүүс бол одоо өөрийгөө гэж ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө олж авсан, олж харсан тэр боломжийг бусдад түгээх, хүргэх энд ирээдүй байна гэдгийг өгөх гэж энийг одоо энд байна гэдгийг бид нар ойлгосон учраас өнөөдөр энд цугларсан байгаа гэсэн. Ямар ч одоо тийм одоо сэтгэл зүйн драмгүй, жүжиггүй, ямар ч зэвсэггүйгээр үнийг бид нар түгээж чадна. Өнөөдрийг хүртэл ингээд 9 жилийн хугацаанд түгээсэн гэж. За бид бүхэл бүтэн Greenway гэдэг ийм үндэстэнг бий болгож байгаа. Бидний бүтээж байгаа энэ үндэстэн аз жаргал, баяр хөөргийг дэлхийгээр дүүрэн түгээх үүрэгтэй. За бид дөнгөж 9 жил болж байна. Түрүү жилийн ойн баяраар би та нарт олон үйт буюу дэлхийн бүх одоо том бүх сүлжээний компаниудын топ 100 компани 35-нд манай Greenway жагсаж байгаа гэж би та бүхэнд одоо дуулгаж байсан бол энэ жил манай компанийг дэлхийн том олон үйт сүлжээний компаниудын тусгай бизнес уулзалтанд Америкт урьсан. Анх Greenway компани хинч мэддэггүй байлаа. Дараа нь Greenway компаниг Оросын холбооны улсад мэддэг боллоо. Дараа нь одоо өнөөдөр дэлхийд дахинд Greenway ярьж байна. Одоо Greenway хүн болгон мэддэг болчлоо гэсэн үг. Манай компани илж төлөөлөгчд за Далласт болсон хуралд өргөдөж оролцоод за тэр хуралд одоо ингээд үг хэлэх боломж олгосон. Тэгээ манай компани Isabel дэлхийн хэмжээний хамгийн том олон үйт сүлжээний компаниудын ерөнхийлөгч нарын өмнө гарч одоо илтгэл тавьсан. За тэнд бол ингээ Amway, Herbalife гээд сүлжээний компани одоо ерөнхийлөгч нар бүгдээр цугларсан байсан. Greenway компаниг сонссон ч гэлээ тэр хүмүүс бол энэ компани талаар илүү ихийг мэдхийг хүсэж байсан. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү арга хэмжээндээр компаниудыг урьж ингэж үг хэлүүлэх тохиолдол их ховор байдаг. Гэхдээ илтгэл тавьсны дараа бүгдээрээ босч алга ташиж биднэрт талархал илэрхийлж ийсэн. Ингээд энэ арга хэмжээнээс бид нар хоёр бэлэгтэй ирсэн. Нэг нь болохоор хамгийн нөлөө бүхий компани гэдэг ийм шагналыг авсан. Энэ нь биднийг дэлхийн хэмжээнд гарсан хамгийн нөлөө бүхий компани болж чадлаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн шагнал юм. За хоёр дахь шагнал нь болохоор би түрүү жил та нарт манай компани одоо олон сүлжээний компанид одоо олон мянган сүлжээний компани дундаас дэлхийн топ 100 компани 35-д жагсаж байна гэж би та нарт түрүү жил хэлжсэн бол энэ топ 100 компани шинжлэгдээд өнөөдөр манай Greenway компани топ 100 компани 19-д жагсаж орж ирлээ. Эдгээр шагнал нь бол биднийг саадгүй ажиллаа хийх бүх боломжийг олгодог манай Greenway компани одоо үндсэн ажилчдын
өдөр шөнөгүй ажилласны үр дүн юм аа. Бидний арын ажлыг даадаг маш олон захирлууд тэдний хүч хөдөлмөр, уур чадвар шингэсэн тул одоо энэ Greener компанийнхаа бүх одоо офисын ажилчдад баярлаж талархснаа бас илэрхийлье гэж байна. За энд бол амжилтын ард одоо бас нэг л хүн байгаа. Тэр нь одоо тэр хүний алсын хараа зорилго. За тэгээ тэр хүний мөрөөдлийг одоо бид нар дэмжиж тэр хүнд итгэж ингэж энэ 9 жилийг бий болгосон. За тэр нь бол мэдээж хэрэг манай Greener компани ерөнхийлөгч Леонид Моргунов. За энэ хүн байгаагүй бол бид энэ шагналыг авахгүй байх байлаа. За та нарч бас энэ заал нь магадгүй цуглахгүй байсан баха. За бид нар өглөө болгон босоод шууд Greenway ярьдаг. Энэ Greenway гэдэг үг өглөө болгон янз бүрийн улс оронд янз бүрийн хэл дээр яригддаг. Бидэнд ийм боломж олгож буй компаниараа та нар бахархах хэрэгтэй.